За гайхалтай харагдаж байна. Сайн бацгаана уу? Бүгдээрээ өдрийн мэндийг хүргэе. Маш олон таньдаг хүмүүс харагдаж байна. За сэтгэл ер нь хаана байдаг юм болоо гэж би өөрөөсөө хүүхэд байхдаа байнга асуудаг байсан. Та нар юу гэж бодож байна? Сэтгэл ер нь хаана байдаг юм болоо? Толгоонд. Хаана? Энэ зүрхэн дээр үү? Хүмүүсийн зүрх шилжүүлэх мэс цэцэл хийхлээр сэтгэл нь эмчлэгдэхгүй байгаа л та асуудал нэг юм л да. Эсвэл сэтгэлийг нь зүрхийг нь орлуулад нэг юм төхөөрөмжөөр оруулчихлаар сэтгэл нь эсвэл тэр хиймэл төхөөрөмжөөр шилжээд орчдөг юм болооч гэж бас сонирхолтой бодол өрнөд. Сэтгэлийг нь сайхан болгохын тулд тархинд нь мэс цэцэл хийдэг бол бас л болохоор те. Гэхдээ бас тийм боломж байхгүй. Тэгэхээр сэтгэл өвдлөө гэж байгаа хүмүүс ер нь хаашаагаа дардیں۔ Ингээд толгоогоо дарсан хүмүүс байна уу? Яа сэтгэлч таалж байна гэл тэ. Монгол хүмүүс төрийн дулаад болохтой хаана гараа барьдаг вэ? Зүрхэн тус газар гэж тэ. Яг зүрхэн дээр бол биш. Зүрхэн дээр бол биш байхгүй. Зүрхэн тус гэхлээр одоо энэ аюулгүй орчим. Энд нэг тийм их юм байдаг юм шиг байна л да. Яагаад гэвэл одоо хүмүүс тэрвэрлэхээр энэ их ойртдаг юм болоо. Ээж нь хүүхдээ илгэндээ наах гэж яг зүрхэндээ бол наадаг юм шиг байна. Ээж нь тэр сэтгэлдээ ойртуулдаг. Хэрвээ төрийн дулаад хэрвээ сэтгэл энд байгаагүй бол тархинд байсан бол бид нар төрийн дулыг бол ингэж л дуулах ёстой байсан л байгаа. Гэхдээ яагаад ч ингээггүй магадгүй энд л байсан юм шиг байна. Тэгэхээр өнөөдөр яагаад ярианыхаа сэдвийг сэтгэлтэй холбоод эхэлж байгаа гэж маш олон сэдвийн талаар та бүхэн ярилцсан баг. Би бол Монгол залуу хүн ер нь бол бид нар өөрсдөө дэлхийн одоо хэмжээнд байлгахын тулд хаанаас эхлэх ёстой вэ гэдэг юм асуулт тавих нь зүйтэй гэж бодсон. Тэр утгаараа бид нар эхлээд бол өөрсдөө сэтгэлд тэгээд сэтгэлээ бас амьдралд яаж нэвтрүүлэх вэ гэдэг талаар. Тэр сэтгэл дотор хамгийн том орон зайг эзлэх ёстой тэр утга агуулга үнэт зүйл маань юу байх ёстой вэ гэдэг зүйлийн тухай эхлээд бас хэдэн хормыг хуваалцъя гэж бодсон. За миний ярих гэдэг хамгийн чухал одоо ойлголт бол юу хэлэх гээд байна гэхлээр түрүүний презентацийг харъя. Тэгэхээр би нэг хэдэн зураг л үзүүлэх гэсэн. Энэний дараагийн яхаа гэж. За одоо энэ харагдаж байгаа бас. За тэр дээр харагдаж байгаа байшин бол Солонгосын хуучны байшин. Доор харагдаж байгаа болохоор Солонгосын орчин цагийн байшин. Нэг 100 жилийн дотор нэг иймэрхүү болж өөрчлөгдсөн. 100 жил арай хүрэг байхаа гэж ярьжсэн. Дараагийнх нь зураг бас Япон байна. Тийм орноос ийм улс болж өөрчлөгдөж байгаа. Дараагийнх нь Хятад байна. Манай урд хурж тэр дээдлийн зураглалаас энэ доотлын зураг руу очсон. Дараагийнх нь энэ бол Америк байна. За энэ дэр төр тогтой. Ер нь бол ямар ч жуулчин энэ улсын энэ байшингийн доор очиж зогсоод энэ Америк байшин байна гэж таньдаг гэж. Харин Япон дээр очихлоор Япон байшин байна гэж таньдаг гэж. Тэгэхээр сонирм байгаас өндөр байшин Японд очихоор Япон болчдөг. Солонгост очихоор Солонгос болчдөг. Тэгээд Хятадд очихоор Хятад болчдөг. Энийн дараагийнх нь үзье. Энэ бол Монгол байна тий. Таньж гинөө Монголоо таньж байгаас. Жохоо онцгой зураг авсан боловчлаарай. Яг их олон зүйл харуулах гал энэ зургийг л авчлаа. За энэ наадлын байшин бол наадлын байшин бол ялцчихгүй. Одоо 40,000 50,000 энэ бол 100% Орос байшин гот харагдаж байгаа юм л да. Монгол бол юу ч байхгүй гэсэн үг. Тэгээд цаашаа Сингапур байшин, тэгээд Хятад байшин, Japan Town, Canada House, American Dinge, Сөүлийн гудамж гэл. Бид нар чи ер нь бол олон улс дотор амьдарч байгаа шүү дээ. Яг Монгол руу яаж очих вэ гэхлээр айгүй хэцүү те. Уг нь гэртээ харих зам хамгийн зөв зам гэдэг тэгдэг биш үү те. Асуулт нь бидний үнэт зүйл ер нь хаана байгаа юм бэ гэж. Би нэг үлгэр санаж байгаа дээр ярьчих. Одоо минута хараал үрөөсөө сандрал дуусгах гээд. Хоёр намгийн мэлхий намагтай амьдрал үнэн ад жаргалтай байж байгаа.
Тэгээ нэг өдөр бүр намагтай амьдрах залхаж байгаа байхгүй. Намагт үнэхээр амьдрмаар байна гэдэг. Намаг шиг муухай юм алга гэдэг. Тэгэл хоорондоо ярьж яваад байдаг, намгнаас залхаад байдаг. Цэнгэг усанд л амьдрэ. Цэнгэг ус үнэхээр гоё гэл. Хамт явж байгаа цэнгэг устай ходог болдог. Ходог. Цэнгэг ус гэл нэг нь орсон чинь нөгөөд нь өсрөд орчдөг байхгүй. Ходогч нь бол нэлээд доор устай штэ. Нөгөөд нь яг ардаас нь өсрөх гэснээр энэ өсрүүд буцаж яаж гарах вэ гэсэн чинь нөгөөд нь 8 фут усанд орцсон. Идэж явах юм юу ч байхгүй. Тэгэл битгий өсрөөр аимшигтай харах уу. Бидний төсөөлсөнс ч амар байна. Гэт үхэж байгаа байхгүй. Үхчдгийг. Тэг үлгэр дуусчих. Үлгэрээс юу ойлгосон бэ? Энэ үлгэр юу хэлв? Бэм бүхүсэд идэгсэн шиг байхгүй. Үлгэрийг сонсч ирсэн хүмүүс шууд хариултыг нь бол тэнцээс хэлж шít те. Үгүй юу? Намагт 2 мэлхий амьдарч ирсэн. Нэг нь ганцаар намагт амьдармаар санагдсан гинэ. Бас л амар мэлхий байгаа сте те. Гэхдээ тэр мэлхий бол түлхээгүй гол учир нь те. Түлхээгүй. Тэг өөр өсөрсөн. Ерөнхийдөө төгс аллага юм уу та те. Тиймэрхүү. Солонгос кино хол юм чи. Юусаа түлхээгүй шүү дээ. Тэгэхээр асуулт нь юу вэ гэхээр бид бол сайн дураараа бусад улсыг дагж байгаа байхгүй юу? Тийм болгоц тэ бидний одоогийн ард байгаа дүр зураг бол. Маш олон бодлоод байгаа. Монгол улсын төлөө зүтгэе, Монгол хүний төлөө зүтгэе. Анхаарал тавьсанд баярлалаа.